Амар мэндүү. Мэлми тунгалаг үлми бат лагшин амгалан үйлс өндрөө. Тулааны вэртэй подкаст. Газрын гаваас подкаст. Тулааны вэртэн 2 дахь сувга ингэж нэрлэв. Description хэсэгт байх холбоосоор дамжин орж сувгийг маань дэмжиж subscribe тавьчаа дараарай. Ингээд л болоо. Газрын гаваас подкаст. Олон хэлэх нь уйлаг, цөөн хэлэх нь бэлэг. Монгол ардын зүрэг. Өвгөн жамплын яриа. Цэндийн дамдын сүрэн тэмдэглэв. Эрхэм бичгийн хүмүүн таны хойч үе бидэндээ зориулан зүрх сэтгэл оюун юугаа шингэн үлдээсэн бүтээл ном судар бичвэрүүд үе улирахын хэрэгээр мартагдан байх боловч Туулаа нэвртэй подкаст мартахыг үл хүссэн өөрөөс хойш үедээ сэргэн дахин түгээх хийх чин сэтгэлийн угаас хүсдэг билээ. Эрхэм хүмүүн таны үр сад хойч үе бүхэнд эрүүлэнх аз жаргал хамгийн сайн сайхан бүхний хүсэн алс холоос бүхий мэдчилж байна. 2 дугаар хэсэг. Чойжин ламын сүм. Чойжин лам лувсан хайдав 8 дугаар богдын 3 дугаар дүү юм. Богд баруун газраас толуулаа ирсэн юм гэдэг. Эцэг нь ирээгүй, үгсэн бололтой. Их нь ойдов дулам гэдэг байсан. Ах нь балдан цэрэн гүн гэж байлаа. Нөгөө ах нь жолоо хам гэдэг хүн байсан. Төрсөн дүүн лувсан вандан, лувсан хайдав 2 болно. Норов хам гэж бас нэг дүүн байлаа. Жолоо хамб нь сангийн хоол идэж энгийн байж агаад өгөв. Лувсан ванд нь их томоотой лам. Нэг насаар нүгнээс ахиж байгаад өнгөрөв. Балдан цэрэн сангийн хэрэглэлтэй Монгол эхнэртэй байгаад өгөв. Түүний эхнэр Жамбал хатан гэж Монгол хүүхэн байлаа. Хүүхэдгүй. Норов хамб нь Гүжир хам гэж байгаад 17-18 нас хүрээд өгөв. Их нь хүрээ их хэрэгдэг эмгэн байгаад өнгөрөв. Богд Монгол хэлэнд их сайн, харин төвддөө базаахгүй байсан юм гэдэг. Лувсан хайдав шагаа харвах дуртай залуулан байв. Тэр нь зүгээр уншлахтай лам байсан. Ванга аймгийн Пилжээ гэдэг лам байлаа. Пилжээгийн банд лувсан хайдав байжээ. Бадруул төрийн үед Маймай хотын цэрэнд орж удирдаж лувсан хайдвыг чойжин болгоод чойжин ламын гомбо лам нь болов. Гомбо лам гэдэг бол чойжингийн айлцсан зарилгийг мэдэж дамжуулдаг хүн юм. Чойжин бол амаар айлдах гэж байхгүй. Сугаар нь чагнахад үг сонсдох шиг нэг юм гунгнаад байдаг. Түүнийг чагнаж бичиж аваад олонд хэлж өгдөг хүнийг гомбо лам гэнэ. Чойжин ламд 3 сахиус оршиж байсан юм. Тэрний нэгд нь Найчун, 2-т Зэмэр, 3-т Шүг сахиус. Найчун их догшин биш, Зэмэр мөн их догшин биш, Шүг их догшин сахиус байсан юм. Шүг сахиусыг оршиж байхад чойжин лам дэвцэж цогцоод гидс годос хийгээд амнаасаа хөөс буруулж их догшин дүрмтэй байдагсан. Чойжин ламын хамгийн чухал хэрэг ажлыг гомбо лам мэдэх болжээ. Чойжин лам Маймай хотын Дамдын зайсангийн охин Сүрэн хорлоог ихнэр болгон авлаа. Чойжин лам голын чойжин болов. Голын чойжин гэдэг бол албаны чойжинг нэрлэж байгаа юм. Гомбо лам Пилжээ сүм барьж хурал гаргана гэж яриад байдаг болов. Тэгээд зүүн хүрээнд 2-3 жил их модон сүм барив. Түүний хамаг хөрөнгийг их шавьяас гаргадаг байлаа. Зарим сүмийг дуусгахад нөгөө үргэлжлүүлэн барьдаг байв. Гомбо лам Пилжээ дайчин хамбцолтой болов. Хүрээний 30 аймгаас 30 лам татаж сүмийн хогийг үхэр тэргээр арилгадаг байв. Үхэр тэргээр хүрээнд ирсэн түлээчин жинчин нараас улаа барьдаг байв. Тэр модон сүмүүд Бадруул төрийн сүүлийн оны үед нэг өвлийн шүнд гинэт гал гараад бүгд шатжээ. Ер нь юу ч үлдээгүй. Улсын ярьж байсан нь чойжин лам Сүрэн хорлоо 2 дөнгөж дээлээ нөмрөөд ордноос гарч гин. Өөр юу ч авч гарч чадаагүй гин гэж ярилцаж байсан юм. Маргааш нь үцхэд хар үнсэн хийсэж байхыг би үзсэн юм.
Одоо Ленин клуб байгаагийн баруун үзүүрт бөмбөг тоглодог цэцэрлэгийн газар цагхрын шагдар гүнгийн муу хашаа байлаа. Тэнд гигэн сан хүрээний баялаг датсангаас олон гэр бэлтгэж чойжин ламд барьж өгөв. Энэ олон гэрийг барьж байхад шав болон датсангууд их сүйтсэн болно. Тэгээ дараа жилийн хавар одоогийн байгаа занхан сүмийг барина гэж ажиллаж эхэлсэн болно. Энэ сүмийн бурхан тахилын зэрэг урлаг зүйлүүдийг хийлгэхээр Монголын доторх бүх хушуу нутгаас аль уран чадвартай хүмүүсийг дуудаж авчираад хийлгэж байлаа. Бурхан тахилын урлагийг хийх ажлыг Банга аймгийн Чойв аюуш толгойлж байгаад Ноёны аймгийн Ванчиг гэдэг лам бас оролцож байсан юм. Сүмийн доторх уран сайхан найдангуудыг тэр аюуш хийсэн байхаа. Тэр аюуш Чойжин ламын сүмд их олон жил ажилласан. Аюуш бол Түшэт хаан аймгийн Зоригт ван буюу Одсор Базар вангийн хушууны хүн. Сүм барих болон бурхан хийхэд Хятад Монгол олон хүн холцолдоод ажиллаж байв. Сүмийн барилгыг их төлөв Хятадууд хийсэн. Доторх бурхан тахилыг их төлөв монголчууд хийсэн юм. Шойв аюуш их өндөр жигжид хийсэн нь одоо алга болжээ. Автономитийн үед Чойжин ламын сүмд цам гардаг боллоо. Мам, зан, 5 хан зэргийн цамтай байсан юм. Энэ бол хүрээ цамаас их ондоо байсан. 5 ханд дайчин хам өөрөө гарч байлаа. Энэ цам 3 жил хэр гараад ардын засгийн үед зогслоо. Автономитийн үед Чойжин ламнаас барав. Сүрэн хорлоо гэрт нь хүргэж өгөхөд 20-30 тэрэг ачаатай явсан гэдэг. Чойжин ламын байхад сүрэн хорлоо Хятадтай завгардаг хүн байсан. Царай муутай цэлцгэр шар хүүхэн байсан юм. Дайчин хамб Чойжин ламаас хойш ихнэр авч байгаад ардын засгийн үед нас барлаа. Түүний бариулсан тусгай сүм Ленин клубын тэнд байсан. Чойжин ламын сүрэг гэж их баялаг сүрэг байваа. Намар, богд уулын бүхэг гэдэг газар сүргээ тоолоод найр наадам хийдэг байв. Энэ бол түүхтэй наадам юм. 7 хушуу наадмыг урд хийдэг байсан. Түүнийг зогсохдоо зэрэг Бадам доржийн наадам гэж туулын улаан хужир гэдэг газар 3 жил дараалан хийсэн. Их наадам болж байлаа. Түүнийг зогсохдоо зэрэг Чойжин ламын наадам гэдгийг бүхэгт хийдэг болов. Түүнийг зогсохдоо зэрэг цэргийн наадмыг Улаанбаатар хотод хийдэг болов. Чойжин ламын сүмд саяхан орж үзлээ. Энд байгаа зүйлүүд нь цагаан сүм дээр байсан Дөвчин наг божид багийн дүр байна. Гавлан дамраа алджээ. Одоо хар модон дамар бариад байна. Мөн доод сүмийн лобон бадамж унайн дүр байна. Зүүн гэрт доод сүмийн Дансог Риксүм 3-ын 2 нь байна. Мөн доод сүм дээр байсан Балдан Чоймбол хамб багшийн баримл хөрөг занхан сүм дээр гисгүй болоод сууж байна. Доод сүмийн өндөр гигэн байна. Хоргоо жанж нөмөрчээ. Энэ хөрөг бол цаасан баримл байна. Бадруул төрийн 26 онд Номчин аймгийн өндөр цэнд бурханч гэдэг хүн хийсэн юм. Зүүн гэрт Банга аймгийн өндөр гигэн болон хаанхыг мэдэхгүй Дорж Сэмбэ 2 байна. Хоёул өндөр гигэний уурлал юм. Мөн доод сүмийн 16 найдан гол мөрөнд байна. Туулаа нэвэртэй подкаст. Жахрын тавг. Энэ бол их нандин юмны нэг байгаа юм. Тэр том төмөр тавг юм. Ямааранц бом уншиж байж нэг хадаасыг хадаж бүтээсэн болно. Хэдэн зуун хадаас буй байх. Дөрвөлжин хэлбэртэй хаашаа метр хэр хэмжээтэй. Харахад муухай том тавг байсан. Би барьж үзээгүй. Гэвч би сайн харсан. Баатар Бэйлийн 9 онх босгосон сэлмээр хатсан тавг юм. Онх гэдэг байна. 1000 хүнийг алхад 1000 дугаар хүн нь толгоогоороо газар хатгаж 2 хөлн дээшээ гоцоож өгдөг. Үүнийг үзээд би 1000 хүн алжээ гэж мэдэж байсан. Баатар Бэйлийн 9 онх босгосон тийм сэлмээр хатсан тавг байсан гэдэг. Энэ их нандин юмыг сангай хар дарга хадгалж байдаг байлаа. Сангай дарга гэдэг бол
элдв муусаа юм хадгалдаг, түлээ мэддэг хүн болно. Өвлийн дунд сарын 29-нд жахар болдог. Жилд 2 жахар болдог байсан. Нэг нь зуны сар болдог юм. Жахар бол чойжоогийн нэг айхтар сор юм. Хоёуланд нь цам гарч залдаг. Үүнийг жахар гэнэ. Бадруул төрийн 27 оны 100. Жахарт тавгийг хэрэглээд өвлийн жахарт хэрэглэх гэсэн тавг байдаггүй. Алга болчихжээ. За тэгээд сангай дарга байцаагтаад баригдаад байв. Шаахай банзаар балбаад байв. Сангай даргын дор явж зарагддаг 10 гаруй хүн баригдав. Шанзви яамнаас тусгай гэр бариулж бэлтгүүлэн байцааж банздаж байв. Богдоос түүнийг бүхлээр нь олохгүй ч гэсэн нэг хадаасан ч гэсэн олбол их хэрэгтэй байна. Заавал ол гэж зарлиг буугаад байв. Олон хүн 10 гаруй хоног шүүгдэж байгаад 3-4 хүн шүүлт даасангүй өгөв. Зарим нь худал үнэн улааж, зарим нь бурайдад худалдсан гих буюу агван зочид өгсөн гэж ярьж байв. Агван зоч гэж сайн зоч байсан. Тэр зоч зодуулж байгаад өгөхийг би харсан юм. Агван зочийг өглөө гэж дуулаад манай багш манайхан ер нь буруу хэрэг их хийж байна гэж байсан. Можгодоо гэдэг өвс түлээ түүдэг зарцлан байлаа. Тэр хүн сорын тавгийг төрж ирдэг байлаа. Тэр зодуулж байгаад өгсөн. Буд гэдэг сангай дарга бас өгсөн. Эд цөм худалуулж байв. Тэгээд олдохгүй болоод өөр төмрөөр тавг хийж сор залав. Түүнийг олж чадаагүй. Сурагч үгүй алдсан. Хуучин хүрээний лам нар ярьж байсан нь одоо энэ шашны буурахын ёр үүсэ шивдэ гэж ярьж байв. Бурайдыг авчихсан бол вөө гэж байв. Бурайдууд айхтар улс цаас мөнгөөр зодож байгаад авчихсан бол вөө гэж ярьж байсан. Хайр юм. Таалагдж байна уу? Тийм бол лайк товчоо дараарай. Марзан шар. Марзан шар гэдэг зураач Шарав ууган Засагтхан аймгийн хүн юм. Тэр ах дүү гэж байхгүй. Түүнийг хэвлэлийн хорон зураачаар ажиллаж байхад ах нь гэж нэг хүн иржээ. Тэгэхэд Марзан шар тэр хүнтэй гуанзанд орж нэг сайн хоол авч өгөөд надтай уулзах хэрэг байхгүй гэд явуулсан юм гэж ярилцдаг. Марзан шарын гэр муу учраас тэр хүний гэртээ аваачаагүй юм гэдэг. Урд яаж авсныг мэдэхгүй. Бизягийн цорж лувсан дондог ламынд 20-30-аад настай байхдаа үргэлж суудаг байжээ. Бизягийн лам түүнд гэр барьж өгөөд бурхан зуруулж байсан юм. Марзан шар заримдаа нүүр гараа угаадаггүй байв. Марзан шарын нүүр гараа хэд хоног угаахгүй зурсан бурханд Равна өргөх хэрэггүй гэж Бизягийн лам хэлж байсан гэдэг. Равна ариун. Хаяа харж байгаад нэг хэсэг алга болно. Тэр гой ганган төв тувцастай явна. Төвдийн довдөг гэдэг хатуу цагаан тамхи татж явна. Төвд лам нарын гэрээр явж төвд даалуу тоглож төвд даалуу хашгираад хайдаг шоби. Юм хумаа мөрий далддаг. Тэгээд хоосроод Бизягийн ламынд буцаж ирдэг байжээ. Төвд ярианы хэл мэддэг байсан болно. Төвдүүдээр явж дам мөрийтэй тоглоно. Эргэж ирээд бурхан зурна. Зурхтаа будгаа шүсээрэж зуурж байх магадгүй. Марзан шар бол дуртай хүндээ юу ч хамаагүй зураад өгнө. Дургүй хүндээ ёор зурж өгдөггүй юм гэдэг. Марзан шард зургийг багшилсан хүн тэр гэж огт дуулддаггүй. Богдод бурхан болон богдын гундаа зэргийг зурдаг байсан. Богд Марзан шарыг урьж зураг зуруулах гэхэд зургаа гүйцээлгүй хавчхаад явчихдаг байв. Бизягийн ламыг нас барснаас хойш Балдан хачингийнд гэр бариулаад сууж байсан. Марзан шарын зурсан Бизягийн цорж Балдан хачингийн зураг нь одоо улсын төв музейд хадгалагдж байна. Хүний дэргэд сууж байгаад будгаар зурсан нь Патяраас илүү адилхан зурдаг байсансан. Марзан шарын жинхэнэ нэр нь Лувсан шар буюу Шарв юм. Марзан шарын зурсан богд их дагны зураг одоо улсын музейд бий. Богдын зургийг Марзан шар зураад дараа нь Патяраар буулгадаг байсан юм. Түүний зурсан зургууд нь
богдыг номын хувцас дайнзурсан. Богдын шанаг гэдэг ламын хувцастайгаар гамингийн жил зурсан. Их дагныг отго жинс дайнзурсан. Их дагныг 5 рина өмссөн бурхны хувцастай хонх очиртой зурсан нэг бий. Бас 4 тал титэмтэй богд их дагн хоёулыг зурсан. Богдыг хаан ширээнд суусны дараа ёслолын хувцастай зурав. Бизягийн цорж ламын зураг, балдан хачингийн зураг, ноёны цорж лам довсон цэрэнгийн зураг, хуучин ёнзон балдан чоймбол гэдэг төвд ламын зураг, Ленины зураг эдгээр болно. Хүрээний бүхэл зургийг олон урчууд зурсан баг. Марзан шар орсныг би мэдэхгүй юм. Нэг өдөр богд жавдсан дам дархан лувсан зураад шарав хоёрыг өргөндөө урьжээ. Богд хэлжээ. Та хоёр сонин гоё юм нэг нэгийг хийж ир гэж зарлиг буулгасан байна. Хэд хоногийн дараа лувсан давхиж яваа туулайг арваагаар сэлж цог хорхоо нуруунд дээр тавиад түүнийгээ явуулж үзүүлжээ. Харин шарав Монголын нэг өдөр зургийг зурсан юм байж. Богд хаан туулайг өсөгдөг шилээр харснаа хамар нь жаахан мархаажээ гэж өөлөөд түүнийг мархлувсан. Алай хошсон зураг зурсан зураачийг марзан шарав гэж бай гэсэн гэдэг. 2 дугаар хэсэг төгсөв. Үргэлжлэл бий. Та YouTube дээр Тулаан нэртэй подкастыг үзэж бас сонслоо. Таалагдсан бол лайк товчоо дараарай. Мөн description хэсэгт байх холбоосоор дамжин орж газрын гаваас подкастыг минь дэмжээрэй. Subscribe товчоо дарахтал хангалттай. Танд, таны гэр бүлд, эрүүлийн аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.